Сүхбаатарыг хэрсэн ураны лицензүүд ямар нууц хадгалдаг вэ? Монголчуудад нэг айдасвэ. Тэр нь уран. Уран тойрсон дажин Монгол нутгийн зүүн аймагуудад эхлээд удаж байна. Сүхбаатар аймаг 13 сумтай. 2008 онд Түмэн цогтоос бусад 12 суманд нь уран буюу цацраг идэвхт бодис хайх зөвшөөрөл олгосон байдаг. Одоо ийм тусгай зөвшөөрлийн тоо хэдийнэ 20 гарсан мэдээлэл бий. Ашигт малтмлын зөвшөөрөл олгоход орон нутаг их үүрэг ролтой байдаг. Тухайн үед 2008 онд Батсуур аймгийн засаг даргаар томилогдож байв. Тийм болохоор орон нутгийн 13 сумын ганцаас бусдад нь цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгогдсон явдалтай ямар нэг шийдмээр холбогдож таарах гээд байгаамаа. Учир нь 2008 онд Монгол улс сүмийн энергийн тухай хуулиа үлгэгдэж аваагүй байлаа. Тийм болохоор ураны хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмлын тухай хуулиар зохицуулж байв. Энэ хүрээнд дээрх лицензүүдийг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хүлээн зөвшөөрсөн байх учиртай. Гэтэл ураны лиценз олгосон тэр жилүүдэд аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ийм шийдвэр гараагүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нэг ч удаа энэ асуудлаар хуралдаагүй байна. Зарим зүйлийг тодорхойлохын тулд нэгэн тохиолдлыг эргэн санах хэрэгтэй болж байна. Хатигийн хушууны зотлол бүхэлдээ ураны лицензэд хамаарсан байсныг Улсын их хурлын гишүүн Буд 2009 онд хил ам хийж байж оройгоос нь хааш 5 км газар нутгийг чөлөөлүүлж байв. Харамсалтай нь зотлолыг бүхэлд нь лицензэд хамруулах шийдвэрт аймгийн засаг дарга Батсуур гарын үсэг зурсныг нутгийнхан хожуу мэдсэн хэмээн хэвлэлийн хуудаснаа бижигдэн үлджээ. 2014 оны намрын шар өдрүүдээр Сүхбаатар аймагт ураны лиценз тойрсон дажин өрнөв. Тухайн жилийн 7 дугаар сарын 22-нд дээрх хайгуулын лицензийн 8-х нь хугацаа дуусжээ. Үүнийг далимдуулан нутгийн иргэд уран хайх, цаашид олборлолт явуулахаар олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж газар нутгаа хамгаалтанд авах шаардлагыг аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт хүргүүлж байлаа. Лицензэд хамрагдсан талбайд төрийн тусгай хамгаалттай бүс нутаг, төрийн дахиадгат Алтан овооноос эхлээд орон нутгийнхны эрхэмлж авдаг Баян шарга, Зотол, Дархан хаан, Матад хаан, Шарга зэрэг улс багтсан нь нутгийнхны уул ус газар нутаг их уламжлалт сэтгэхгүй итгэл үнэмшил рүү нулимсан явдал байв. Төрийн дахиадгат Алтан овооноос эхлээд орон нутгийнхны шүтдэг уулаа лицензэд олгосон Сүхбаатар аймгийн болон Сумдын засаг дарга зарим эрх бүхий төрийн албан хаагчдын амьдралыг жирийн иргэдийнхтэй харьцуулшгүй. Нутгийн иргэд энэ лицензийн цаана авилга мөнгө угаагдж байж болзошгүй гэж хардаж сэрддэг юм билээ. Засаг дарга Батсуур нутгийн иргэдийн шаардлага хүсэлтийг үл хайхарж хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан нь нэг учиртай юм биш вэз. 2014 оны 100 Дэлхийн Монгол ногоо нэгдэл Босоо хөх Монгол төрийн бус байгууллагынхан Америк нэгдсэн улсын эрдэмтэн Пол Робинсонтой хамтран Дорноговь Сүхбаатар аймагт ураны хор хөнөөлийн талаар судалгаа хийжээ. Харин засаг дарга Батсуур орон нутгийн телевизээр ярилцлага өгөхдөө хүн нохоо мэдэгдэхгүй хүзүүндээ гинж зүүсэн хүмүүсийг нутгийнхаа хэлээр оруулахгүй. Би газар нутгаа хамгаалж чадна хэмээн хэвнийг ярьж байсан гэх юм билээ. Ямар ч тач ураны асуудал Сүхбаатар нутгийнхны эмзэг сэдэв болоод удаж байна. Лиценз тойрсон маргааны ард иргэдийн амьдрах, амьд явах эрх зөрчигдөж байгаа маргахын аргагүй үнэн бий.